Тэгээс эхлэн араад нь номхруулах 4-р бүлэг. Ээж маань хэсэг бодоод галц яад нохой хэтэрхий төрөмгий биш гэж өгөв. Гэрээ дараадангаа сонгохдоо араатан мастер төөний шин чанар, авяас чадвар, чадварыг харгалзан үздэг. Гэсэн хэдий шинэ араатны мастерын хувьд араатны зан чанар хамгийн чухал хүчин зүйл юм. Тарган тагтаа, цагаан ясны өнөг, богино сүлт ногой, эс сухагч, гүн услаг ясны дэлхий зэрэг амьтад нь өвчлөн зөөлөн зан чанартай тул анхлан сурвалжлагчдын дунд түгээмэл сонголт болдог. Ер бусын амьтдын бааз дуржсэн бүх амьд дуулууртай эсвэл төрөмгий бус байдаг. Хэрэг туршлагагүй араатны мастер төрөмгий сантай амьтныг анхны гэрээд араатангаа болгохол тулалтаан түүнийг удирдахад бэрхшээлтэй тулгархаас гадна сургахадж бэрхшээлтэй тулгарх болно. Өнгөрсөн жил өмнөд хотын нэгэн хүү ахлах сургуулийн эсэлтийн шалгалтад өнгөж дуусгаад галт бар шувуутай гэрээ байгуулснаас хэдхэн хоногийн дараа галт бар шувуу гэрээгээ үргэлжлүүлэхийг хүсээгүй улмаас хүүгийн тэрхний домын ноцтой гэмтэж ахлах сургуульдаа буцаж орох үедээ үйдэнхнээсээ нэлээд хоцорсон байв. Хожим нь асуудал нь хүү галт бар шувууг сошиал медиада поз авахыг хүснээс эхэлсэн тогтогджээ. Галын төрлийн амьтад ерөнхийдөө бүдүүлэг санаатай байдаг бөгөөд галт соёод нохойч мөн адил. Гэсэн хэдий Цяосан энэ үзэл бодлыг хуваалцсангүй. Тэрээр нэг зүйлийн бүх галт соёод нохой төрөмгий байна гэж байхгүй. Өөр ааштай зарим нь байх ёстой. Эс тэгвэс зүйлийн бүх амьтад адилхан зан чанартай бол үнэхээр сонирхолгүй байх болно гэж бодов. Тэгээд ээжтэй ээжээ та намайг авьяастай гэсэн. Галт соёод нохой надад тохирно гэж бодож байна гэж хэлв. Галт соёод нохой бол хүчтэй давтлах чадвартай. Галын төрлийн амьтан бөгөөд нэг хувьслын дараа ий зэрэглэлийн араатны мастер болох шалгуурыг гарцаагүй хангах болно. Бөмбөлөг хангах гэх мэт супер хүчний төрлийн амьтдын адил үнэтэй биш ч гэсэн тарган тагтаа гэх мэт амьтдаас хамаагүй илүү үнэтэй. Тарган тагтаа 30,000 орчим үнэтэй байдаг бол галт соёод нохой 100,000 орчим үнэтэй. Цяосангийн гэр бүлийн санхүүгийн байдлаар энэ хэмжээг зохицуулах боломжтой байв. За тэгвэл би чамайг маргааш өглөө ер бусын амьтдын бааз руу аваачи гэж ээж нь цааш нь ярилцлагүйгээр зөвшөөрөв. Маргааш өглөө нь өөрөөр ээж нь түүнийг сэрээгээд өглөөний 7 цаг 6 минутанд гэрээсээ гарав. Энэ бүх хугацаанд Цяосангийн нүдэн анилцаар тэр бүрэн сэрээгүй нэл тарагдана. Тэд хангаан ер бусын амьтдын төв төрөхөд өглөөний 8 цаг 31 минут болж төв дөнгөж нэгдэв. Танд юугаар туслах уу гэж 30 орчим насны эмэгтэй мэргэжлийн инээмсэглэл тодруулан асуухад ээж нь шууд л галт соёод нохойг худалдаж авахаа хэлээд эмэгтэйг даган яв. Ажилтан эмэгтэй одоогоор манай төвд 27 галт соёод нохойтой бөгөөд бүгд маш сайн нөхцөлд байгаа. Хоёр нь бүр хувьслын эрмэг дээр. Үлдсэн 25-аас 19 нь очих зурсан. Мөн 7 нь галт бөмбөгийг эзэнссэн. Гээд танилцуулах үеэр тэд галт соёод нохой өсгөх зориулттай газар дэрв. Цяосан гольдож амжаагүй байдал гинэт чанга дэлбэрэлт болж түүнээс 5 метрийн зайд галт үргэлзэв. Цяосан цочирдон өсрөн галын их өсвөр рүү харахад бусдаасаа мэдэгдэхүйц том, дөлөөр бүрхэгдсэн шүдтэй хоёр галт соёод нохой бие рүүгээ харан зогсоно. Галт соёо гэгддэг галт шүд нь ихэнх галт соёод нохойд өвлөгддөг чадвар юм. Ажилтны тайвнаар энэ хоёр бол хувьслын шатандаа ойртож буй галт соёод нохойнууд. Тэд хамгийн хүчтэй гэдгээ батлахын тулд байнга тулалддагч тулаан нэвчлэн тэнцээгээр төгсдөг гэж тайлбарлав. Ажилтан ярьж байтал өөр нүд бол гарч Цяосангаас 4 метрийн зайд гэрэлтхийг хараад түүний нуруугаар хүйт дав. Ажилтан зүүн талд холгойхон буд сөөг рүү заагаад саяны очийг тэр галт соёод нохой гаргасан. Түүний хүч үнэхээр гахалтай гэв. Цяосан дэшээ хартал галт соёод нохой өөр нэг галт соёод нохойны өмнө зогсож байсан бөгөөд уур амьсгал хурцтмал харагдаж байв. Мэдээж дараагийн мөчид тэр хоёр зодолдож бие биенийг хазж эхлэхэд ажилтан үргэлжлүүлэн тэд ийм галт соёод нохойн хайр сэтгэлийн төлөө тэмцэж буй өрсөлдөгчд. Гэсэн гэдэч энэ нь ямар нэгэн үр дүнд хүргэх магадлал баг. Учир нь эмчэн галт соёод нохой өөр нохойг илүү цэцдэг гэж тайлбарлав. Цяосан ийм галт соёод нохой ирээсээ илүү зөөлөн ааштай байх гэж бодоод ийм галт соёод нохой хаана байна гэж асуухад ажилтан инээмсэглээд тэмцлийн үеэр тэднийг дэмжиж байгаа нь ийм галт соёод нохой юм гэж хэлв. Цяосан гайхшраад дахин гартал нөгөө хоёроос илүү цэвэрхэн зөөлөн өстэй галт соёод нохой бутны дундаас догтлон буцаж байв. Ажилтан энэ нь тулааныг урамшуулж байгаа бололтой.
Хэдийгээр тулаамжтай дургуйч гэсэн түүний анхаарлыг татахын тулд тулгадахыг нь харах дуртай гэж орчуулав. Энэ байдал нь түүнийг бүр хэлэх үггүй болгох юм. Сяосан гайхшлаасаа гараагүй байтал ажилтан ээжээс нь "Тань таалагдсан галт сайд нохой байна уу?" гэхэд ээж нь тулгаалгцран "Би охинтойгоо энд байна. Тэр бол авах гэж байгаа хүн" гэж тайлбарлав. Ажилтан ойлгосон байртай гайхах зүйл алга танаа охин өөрөөс ирсэн араадны эзэн байх гэж хариулв. Түүний ээж яаж мэдвэ гэж баярлан асуув. Ажилтан "Өнөөдөр баасан гараг танаа охин Вэнчэн дунд сургуулийн дүрм төвцөө өмссөн хэвээр байна. Тэр дунд сургуулийн 3 дугаар ангид байх ёстой. Араадны мастер холбооны жил бүрийн нэгдсэн сэргэлтийн цаг хараахан болоогүй. Хэрэв охин чинь өөрөө сэрээгүй бол гэрээ байгуулахаар энд ирэхгүй байхаасан. Ийм чухал үйл сургуулийн чулуу авах амаргүй шүү дээ" гэхэд ээжийн нэмсгэлэл айжмаар хөшчихв. Сяосан гинт санаа "Ээжээ, та өнөөдөр ангийн багш руу залгаж чулуу авсан уу?" гэж лавлав. Ээж нь хүчээр нэгээд "Хаа би яаж мартах вүлээ дээ" гэв. "Та өчтөр чулуу авсныг санаж байна. Гэхдээ өнөөдөр" гэд Сяосан үгээ дуусгаж амжаагүй байтал "Би өчигдөр 2 өдрийн чулуу авсан" гэж ээжийн хоолой өөрөө мэдлгүй өндөрсгөө сонсоод тэр дотроо санаал. Худлаа ярихдаа хоолойны үргэлж чангарадыг ээж нь өөрөө мэддэг болов уу гэж тэр гайхав.